За өнөөдөр 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр бид нэр Хөвсгөл аймаг руу аяллаар явах. Оны ажууд ирээд сууж байна. Тань сонсож байгаа юм жаа. Яасан байцгаана уу найзуудаа. Энэ удаад Хөвсгөл нуурыг тойрон аялсан тухай аялын тэмдэглэлээ бэлтгэн хүргэж байна. Гэр бүлийн томоохон бүрэлдэхүүнтэйгээр нэг машинд ажихж аваад инхүү замдаа гараад явж байна. Улаанбаатар хотоос гараад Сэлэн мөрөн дээр ирж нэг хонсон. Энд ирэхэд машинд манд бага хэмжээний доголдол гарсан учраас үнийг мөрөн хот орж засч аваад цаашаа хатгал тусган руу явсан. Хатгал тасгнаас жанхан даваа хүрээд тэндээсээ үлхний давааг чиглэсэн бүдгхэн зам руу орсноор аялын үндсэн хэсэг эхэлж байна. Хөвсгөл нуурыг тойрон аялахын тулд дарахтын отгороор явж өнгөрөх шаардлагатай болдог. Учир нь Хөвсгөл нуурын баруун эргийн дагуу бүтэн тойроод гарах автозам байдаггүй. Дарахтын отгор руу орох 5 зам байдаг. Тэдгээрээс өлийн даваа болон жигдгийн даваагаар машинаар явах батлагдсан замтай байдаг бол 3 дахь зам нь бидний одоо явж буй үлхний даваагаар хордлын давааг чиглэсэн тэр болгон машин яваад боломжгүй бартаас хаад ихтэй зам юм аа. Харин үлдсэн 2 замын хувьд дарахтын хотгорын хойно байрладаг уртгийн болон жараан даваанууд юм. Бид энэхүү аяллаараа уртгийн давааг зорин яваа билээ. За үлхний даваагаад мацаж явнаа. Үлхний даваа за тэрэд чангалан даа бас. Өмнө нь даваагаар давхад өөдөр уг намаг шавар ихтэй баггүй хугацаа зарцуулж давдаг байсан бол энэ удаа 30 минутанд явж өнгөрлөө. Учир нь энэ зүүн ихэнх нутгаар ган гачиг ихтэй байсан нь энд ч бас баггүй нөлөөлжээ. Энтхийн зарим жижиг голууд энэ мэтлэн хэвээ урсж байгаа нь Хөвсгөлийн улс мөнгө зэвдгийн нөлөөнд байдагтай холбоотой. Тиймээс энд хэдийгээр ган гачиг болж байгаа ч гэсэн зарим голууд нь ингээд хэвээ урсж байдаг онцлогтой. Энд зэвдэг гэж ярьсных Хөвсгөл нутаг бол байгаль судлаач нарт маш сонирхолтой объектууд болдог. Эндээс байгалийн түүх, түүний өөрчлөлт, үйл явцуудыг маш тодорхой харж болдгийн нэг нь энэ зэвдгийн тухай судалгаа байдаг. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр эндхийн зэвдэг хайлж үгүй болох үйл явц маш түргэн явж байна гэсэн харамсалтай судалгааны үр дүн гарсан байдаг. Энэ нь гол мөрний урсад татрах, хөрсний гулсалт үүсэх, ой мод сүйдэх зэргээр илэрч байна. За чиглэг байсан газар маань ингээд хатсан байгааг хараад жоохон экологийн асуудал руу хазаачглаа. Үргэлжлүүлээд аяллахаа тайлбарт орё. За энэ бол Арсан гол руу орж ирээд явж байна. Энд 2012 онд явж байхад машинтайгаа живг шахаад гарч ирчихсэн бол энэ удаад урсгалгүй байгааг та бүхэн харж байна. Учир нь энэ гол бол байнгын урсгалгүй бороотой үед үргэлжлэдэг тийм гол юм аа. Энэ голын айс авд Монголын хамгийн өндөр буюу 70 м өндөрөөс буудаг Арсан хүрхээ байдаг. Харин баруун талаараа 20 сардын сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог маш үзэсгэлэнтэй газар ирээд байна.
Бид эндээ цайлж аваад тэрхүү хордлол эрдэнэ нурууг чиглэн аяллаа үргэлжлүүлэх юм аа. Одоо зорин явж буй хоригдол эрдэнэ нуруу бол хөвсгөл нуур болон дархтын отгорыг зааглан орж байдаг. Дэлхийн цар тассын идэвхтэй хөдөлгөөний улмаас өргөдөн тогтсон уул бүрлдэх үйл явцын хувьд харьцангуй залуу уул юм аа. Тиймээс нэлээд өндөр шавх хориглолттой, нарийн хавцал эрмэгүүдтэй уус зонхилдог. Ерөнхий хэв шинжээр Альпийн нурууны төрхтэй учраас энэ нутгийг Монголын Швейцар гэх нь байдаг. Эндхийн энэ сүрлэг өндөр улс бүхий байгалыг юу онцгой болгодог вэ гэвэл байгалийн олон бүслүүрийг нэг дор харж болдог байгаа. Тухайлбал энд өндөр ууланч байна, тагийн бүсч байна, ой тайхч байна. Төрөний явж өнгөрдөг өдгний даваа хаваар уулын хэрэгч харж болдог. Нэм баялаг тогтолтой болохоор 1997 оноос хойш улсын тусгай хамгаалтанд авч хамгаалж байна. Ийм олон байгалийн бүрэлдэхүүн нэг дор зэрэгцсэн байна гэдэг бол үүнийгээ дагаад ургамал амьтны аймагч нэм баялаг гэсэн үг. Иймээс ч хайрлан хамгаалах шалтгаан болж байдаг. За өлөхний даваанаас эхлээд энэ хордлын даваагаар явж өнгөрч буй энэ зам бол дархат төмний нүүдлийн нэгэн чухал зам байгаа юм. Энд алдарт тэнгэрийн нүүдэл гэгч хавар намартаа явж өнгөрдгийг тус нутгийн яруу найрагч Омиг Маржив тэнгэрт үйл харагднуу талын хүмүүс минь ээ. Тэрэн дээр чинь миний сон олон нүүдэлж явдаг юм аа хэмээн шилжүүлсэн та бүхэндээ сонсгоё. Зүү ормоггүй чангалсан татлаган сулрахгүй, зүүрмэглэгч нялхсан зочиж сэрэхгүй, хувь заяаны давхыг малынхан туруу алдахгүй, хуусгнуур цасан шуурга тэднийг нөрөвдөхгүй, тэнгэрт үйл харагднуу талын хүмүн, тэрэн дээр чинь миний зон нүүж явна, уулынхын жаргал өөдөө үйл нэвтлэн нүүдэлээсвэ. Та бүхэндээ Тэнгэрийн нүүдэл хэмээх Монголын үндэсний телевизийн элтгэн хүргэсэн баримт киноны хэсгээс сонсголоо. Энэ уран бүтээлийг үзхийг хүсвэл Facebook юм уу YouTube хуудаснаас хоригдол эрдэнэ нүүдэл гэж хайвал агуу мэдээлэлүүд гараад ирнэ.
За даваанаас буугаад сайр даган урууцаар цагаан хотны гол зүрх уулыг дайран явсаар өмнө өдөржин шавар ухтаа ухад тойрж явахдаа явж байсан хайг дундараа ороод явж байна. 2012 онд яг энэ үгээр яг энэ маршрутаар гэрүүлээр аялж байлаа. Энэ аяллаа бичлэгийг үзэхийг хүсвэл энэ видеоны тайлбар хэсэгт оруулсан линкээр орж үзээрэй. За бидний шавар сууж исэн газар энд байна. За одоо миний дугууны орон энд байх хэвээр. За энэ. За тэр үед яг бидний хэрэгжижсэн юм уу? Ингээ байж байна. Энэ дугууны орнууд бол бүгдөө миний орон. 3 жил болоход нэг ийм хөө байдалтай байж идэм байна. Ингээд Эренчлэн суман дэрснээр аяллаа эхний хэсэг өндөрлөж байна. Эндээс бид цаашаага Уртрагийн давааг зорин явнаа. Гойсон богоц. За бид нэр Уртрагийн гол өсөөд явж байна. Өмнөх өдөр Эренчлэн төмөд Дархтын отгороор явж байхад шороо босоод гантаа халуун байсан бол өнөөдөр Уртрагийн голд эрэхтэй зэрэгцээд энэ зууны ган талигдсан анхны бороо орж эхлээд байна. Энэ замаар Уртрагийн аршаанд явж хүрдэг учраас нутгийнхан чамгүй сайн засаж шаажруулсан байдаг юм байна. Тиймээс аршин хүртэл онцгийн бартаас саадгүй шууж явсаар ирлээ.
За ингээд уртрагийн аршаанд ирээд байгаа байдал. Уртрагийн аршааныг бас хоног цолын аршаанч гэж нэрлэдэг. Яг өөрийнх нь жинхэнэ нэр нь бол хоног цолын аршаан шиг байгаа. Голынх нь нэрээр л уртрагийн аршаан гэдэг нэрлээд хэвшсэн юм шиг байлээ. За энэ аршаан бол олон зүйлийн эмчилгээ сувилгаа хийдэг. Эмчлэх чадвараараа онцгой сайн аршаануудын нэг юм шиг байгаа. Тэндээ ч 100 эмчилгээ сувилгааны зорилгоор ирдэг хүмүүс бол чамгүй олон байна. За ингээд аршааны ерөнхий байдлыг тавчхан явж сонирхуулъя. Интересно. Илэрдэрч явуулчих واخа. Би явдаа гэдэг нь уулынхаа аль талын барьж явдаг. Уулын энэ талын барьж. Хэдlэр барих уу? Энэ уул аваад. Энэ уул юу хүсэж? А? Энэ уул юу? Энэ уулаас ингэж явж байгаа тийм. Энэ уулаа ингэж тойроод явж байгаа тийм. Юу моринжим байдаг гэсэн тийм. Энэ уул гарчаад. Голдорч явдаг гэдэг юм байна. А тий да. За нэрээ эндээ явлаа. За ингэж. Боргоо үзэх аялал маань хязгаарлагдчих шиг байна да. Тэр энэ дээр чанаад эдгээр хүмүүсийн өвснөр энэ уулын нэг өндөр бүрхрээ байдаг. Тэрийг үзсэн бол өнөөдөр Чинжин бороо орсны удмаас одоо голны үйлдэл голоо бууж харахгүй болоод дээшээ яг явж надад явж байна. За бид нэр голоо өсч явсаар гүүр болсон тул эндээсээ хүрхээ үзэх явган аяллаа эхлүүлэхээр шийдээд байна. За Камбой дээр уртрагийн аршаанаас гараад талж байна. Дээш нэг уулан дээр байдаг том
хүрхрээг үтгэхээр зоригчдуудаа борон дундуур гараад авч явна. Наа нэг өргөө үтсийн тулд ингэж зоох гэжтэй байсан. Ийшээ өтгөр үнэндээ хүнээр альтмат заалгаад усныхаа зүгжиг заагцыг ашиглаад ингээд явгаа хийж байна. За ингээд явсаар бат мод нүцгэрж эхэлж байна. Ойн дэд хэлэх зүг. Ойн харагдж байгаа уулуудын хэмжээний үс өндөр тул гарсан байна. Тэгэхээр ба хоёр удаа гол туулсан. Энэгүй шөөж гинөө. Наач нэ бороо орж гинөө. Нэг цаг алхсан гэдэг чи одоо 2 цаг алхчихэд хүрхэн дээр хүрх юм байна да. За тэгнэ одоо нэг уул ороох чинь холбоо татчихж магадгүй шүү. Өөрийгөө сэлбэж шиг байна. Бараг энэ дэлхийд бол цагаагаар нэлээ өндөр засхайлж байна. Нэлээ өндөр тасан болтой. Өөр засхайлж гэж байна. Өнөөдөр бороотой чигтэй нэгэн бодлын хамаг юм нороод хэцүү байгаа ч гэсэн нөгөө бодлын сэрүүхэн ядаа шумуудаг бас таатай байна. Хатонд бол нэлээд анхлж өгөхөөр шилжтэй юм байна. Заавал явсаар гадаа хүрхрээний ойртой ичээд энэ одоо яг энэ хатан хүчийг хороод хүрхрээн дээр очсон. Таславаад хүч өгөх юм байна. За автори
зорио очиж байгаа хүрхрээ тэнд харагдаж эхэлж байна. Дээрээ нууртай болстой. Тэгээд нуураас их асуу уус. Энэ аяг хийж байгаа юм шиг байна. Одоо тон цагийн дараа ихэд очлоо. За энэ хүрхрээний талаар зарим зүйлийг тодруулъя гэж бодож байна. Аршин дээр байсан хүмүүс энэ хүрхрээг ерөнхийдөө зааж өгсөн боловч чухам яг ямар нэртэйг нь бол мэдэх хүн байсангүй. Аршины эргэн тойронд хэд хэдэн ийм хэмжээний хүрхрээ байдгийн нэг нь энэ юм. Бараг хамгийн том нь баг. Энэ бичлэгийг үзэж байгаа найзууд донд энэ хүрхрээний нэрийг мэдэх хүн байвал комментээр үлдээгээрэй гэж хүсэж байна. За энэ хүрхрээ бол Уртрагийн даваан сурагчаа Баяны нурууны хойд төгсгөлд байдаг 60 давааны таг дээр олон нурууд байдаг. Тэндээс их аван урсдаг нэг голоос үүсэж байна. Далайн түвшнээс дээш 2530 м өндөрт байрладаг. Уналтын нийт өндөр нь бол 30 орчим метр юм уу гэж хязгаарлаж байна. Ингээд хүрхрээгээ үзлээ. Өнөөдөр 2015 оны 7 сарын 13-ны өдөр Татны отгороос Уртрагийн даваагаар замдаа ихүү хүрхрээг үзэж сонирхоод буцаж байна. Эндээсээ бид Уртрагийн даваад Хөвсгөл нуурыг зорио явж байгаа. Өнөөшөндөө анх орсон үзүүлэлт явж байна.